Төсөөллийн найзтай аимшигтай хүүхдүүд. Сүнсчдүүрүүд ихэвчлэн хүүхдийн нүдэнд харагдаж тэднийг айдас давтуулдаг болохыг та олон аимшигын киноноос гарч байсан биз. Харин тэдгээр кинонд гардаг зүйлс бодит амьдрал дээр үнэхээр болдог гэвэл та итгэх үү? Итгэхэд бэрхэд ээж бид та бүхэндээ хүүхдүүдийн эцэг эхтэн ярьж байсан хамгийн айдас төрүүлэн зүйлсийг төвөрлөн хүргэж байна. 15. Яг Кейли шиг харагдсан. Дөнгөж 3 нас хүрчгүй бяцхан охин нэг өглөөс ирээд эцэг их хоёртон хажиргалтай зүйлийн талаар ярьжээ. Энэ нь охиныг унтаж байх үед ундлагын өрөөний шүүгэн дотроос Кейлигийн хүүхэд гэр бүлийнхнийг нь хараад сууж байдаг тухай байв. Гэвч эцэг их нь төдийлөн аж холбогдол өгөөгүй байж. Тэгтэл 2 жилийн дараа Амитивилийн хоррор гэх кино үзээд сууж байх үед нь охин эцэг ихтэрэн ирээд ямар ч айсан шинжгүүгээр киноны аимшигын гол дүрийг хуруугаараа зааж тэр яг Кейли шиг харагдаж байна гэж. 14. Тэр өөрийнхөө нэрийг даанарт хэлхийг хүсдэггүй. Нэгэн бяцхан охины байга байдал урдын хансаа өөрчлөгдөж, өөрөө өөртөө шүндэнд булмагц ярьж, хачин жигтэй үйлдэл гаргадаг болжээ. Эцэг их нь охиноос юу болоод байгааг асуухад тэр юу ч дуурдаггүй байв. Гайхаж балмагдсан эцэг их нь яах учраа олохгүй байж байх зур. Нэгэн шин охин өнөө хачин жигтэй үйлдэлийн хиймэгцэн. Би шин найзтай болсон. Гэвч тэр надад миний нэрийг хэнд чилж болохгүй гэж хэлсэн. Би амлалтаа зөрчмөөргүй байна. Хэмээн ярьжээ. 13. Түүний нэрийг Эмили гэдэг. 7 настай охин эцэг эхтэн хувцсны шүүгэнд нь Эмилиг их өөртөө нас чадсан охин амьдардаг тухай ярьжээ. Харамсалтай нь охиныхоо гээснийг төдийлөн тоогоогүй бөгөөд маргааш өрөө болоход охин нь гинэт ямар ч учир шалтгаангүйгээр уйлсан байна. Гайхсан эцэг их болон охины ах нь хар дарсан болов гэд очтол охин өрөөнийхөө таацан дээр доош харан хэвдэж байхан дээр. Энэ нь Эмилигийн охинд нөлөөлсөн чөдгөрийн энерги байсан байж мэдэх юм. Уг явдлаас хойш охины гэр бүлийнхэн өөр газар руу нүүхээр шийдвэрлэжээ. 12. Чөтгөр шүглсэн бүжин. Шин дунд хэнийгэн ганцаараа эмэрээд байгаа юм шиг санагдахаар нь сэрэт гартал дүүнэ чихэмлэн тоглоомондоо болохгүй. Чи үүнийг хийгээд үзээрэй. Хэмээн яриад сууж байжээ. Гэтэл дүүгийнхэн чихмэл бүжин би хийх болно. Хэмээн өөдөөс нь хариулсан гин. Энэ хажиргалтай зүйл ах トゥ хоёрт тохиолсон юм. 11. Чөтгөр ирж байна. Охин нь сүүлийн үед найзуудтайгаа гарч тоглохон болж ганцаардмал болон хувирчээ. Тэрээр цаг ямагт ганцаараа тоглохыг илүүд үзэх болсонд гэрийнх нь ихэд гайхдаг байв. Гэтэл нэг өдөр ээж нь охиныхон өрөөнд очиж хартал охин нь ганцаархнаа тоглоомон утсаар яриад сууж байжээ. Дүүний хэлж бүүгийг жагнах гэдэл ээж рүүгэн гинэд муухай харж чөтгөр ирж байна гэж хэлсэн байна. 10. Дуу хоолой. Хийх ажил нь харьцангуй боломжийн учраас хүмүүс хөөхд асрагчийн ажил хийж эдэн дөрөг халааслахыг зорддог үлээ. Гэвч энэ нь бодож байгаа шиг тийм ч сайхан ажил биш ажээ. Нэгэн эмэгтэй зарын дагуу хөөхд асрагчаар ажиллах болсон бөгөөд үл мэдэх айлд ирсэн байна. Эцэг их нь өөр газар руу хэдэн хоногор явах ажилтай байсан тул хөөхд асрагч ажиллуулахар болжээ. Гэтэл ажлынх нь эхний өдөр өнөө хүүхэд асрагчид хажиргалтай зүйл тохиолдсон байна. Хүүхдийг унтах цаг болмогц оронд нь оруулаад доод давхарт нь зургдүүдэд сууж байтал хүүгийн өрөөнөөс дасралтгүй чимээ гарсаар байж. Гайхсан бүсгүүрэнд нь очиод хартал бяцхан хүү хан мөргөө зогсож байжээ. Удалгүй хүүхэд асрагч руу харж бүдүүн дуугаар биднийг орх хэмээжээ. 9. Бол Джессика. Энэ аимшигт явдал Жулиг их охин тохиолсон бөгөөд нэгэн шин түүний дүү Эби ямар ч шалтгаангүйгээр уйлжээ. Эцэг их нь түүнийг уйлуулахыг болиулах гэж хичээсэн ч харамсалтай нь үр дүнгийн өгөөгүй байна. Тэгтэл Жулия хуржирмэгдсэн бол Джессика хэмээн хашгирсан байна. Эцэг их нь түүнээс Джессика гэж хэн болохыг асуух завдалгүй байхад дүүн уйлах юм болсон байна. Харин дараа нь Жулия ээжтэн
Джессика уурлахаар Эбиг шоглодог юм. Тэр бол миний сайн найз. Гэхдээ навнаган өнгийн нүдтэй сонирн байгаа биз гэж хэлжээ. 8. Алуурчин Ахмад. Нэгэн багш сурагчдад зүүдэлсэн зүүдээ маргаашийн хичээл дээр ярихыг даалгавар болгон өгчээ. Маргааш нэгэн 7 настай хүү хамгийн түрүүнд ярьсан байна. Тэрээр би алуурчин Ахмадтай уулзсан. Тэр цагаан арьстай, урт сахалтай байсан. Надад өөрийгөө олон хүн алсан гэж хэлсэн. Гэж. Багш хариуд нь ямар хажиргалтай зүүдвэ гэж хэлтэл хүү. Үгүй, энэ зүүд байгаагүй. Би түүнтэй манад ярилцж байсан. Гэвч эцэг их хоёр минь түүнийг хараагүй гэсэн байна. 7. Сая хөөсөн тэнгэр рүү эсвэл чөдөг рүү. Нэгэн гэр бүл шинэ гишүүнэн өлгийдэн авчээ. Гэтэл түүний ах нь дүүдээ болж байгаадаа тэмч баяртай байсангүй. Үргэлж хөмсгөн зангидж өөрийнхөө муухай ашигладаг байв. Нэг өдөр ээж нь өрөөнд нь очтол тэрээр дээж харан сахиусан тэнгэрүүд байна. Би түүнийг үгүй хэмээр байна. Би эцэг ихээ бусдад алдахыг хүсэхгүй. Гэмээн өөрөө өөртөөгөө ярьж байжээ. 6. Тооныгийн эгч. 4 настай хүү нэг өдөр эцэг ихтэй хандан шатан дээр зогсож байгаа охин хэмбэ гэж асуужээ. Гайхсан эцэг их нь тухайн үедээ хүүгэн тоглож байна хэмээн бодсон гин. Гэвч тэр өдрөөс хойш хүүн шөнөбөр уйлдаг болсон байв. Юу болоод байгааг ойлгож чадахгүй байсан эцэг их нь нэг өдөр хүүгийнхэн өрөөний гадна иртэл хүүхэд нь "Тэд чамайг хараагүй нь миний буруу биш. Намайг битгий өвдгөөд байна" гэж хэлэн уйлж байсан гин. 5. Хачин царайтай хүн. Ээж нь байнга өөр газар руу ажиллаар явдаг учраас 4 настай хүүгийн хамгийн сайн найзаар нь гэртэн харуулдаг байжээ. Гэтэл хүүн сүүлийн үед ээжигийн гэртээ ирэх үед хачин царайтай хүний талаар хэлэх болсон байна. Нүүрэн тодож харагддаггүй. Малгай өмссөн хүн унтлагныхын нүүрэнд амьдардаг тухай тэрээр ээждэн ярьжээ. Түүнээс гадна ээжийнхэн найз энэ талаар юу ч мэддэг байсан бөгөөд хүүн хачин царайтай хүнтэй хамт унтдаг байж. 4. Скотти та хоёрыг явуулахыг хүсэж байна. Энэ түүх нэгэн хүүд тохиолдсон бөгөөд эцэг эхийг нь бүр цочролд оруулжээ. Тэд шинэ байшин худалдаж аваад удаагүй бөгөөд өмнө нь хэвэн байсан 7 настай хүүхэд нь шинэ байшиндаа нүүж ирснээс хойш хачин үйлдэлүүд их гаргадаг болжээ. Шөнө бүр уйлж чанга хошгорон өөрөө өөртөө нь ярих болсонд түүний эцэг эх нь эмчид үзүүлсэн хэдий ч ямар ч нэмэр болоогүй байж. Тэгтэл нэг өдөр хүү өөрийгөө тамлаж явах үед эцэг эх нь болиулах гэтэл өөдөөсөн Скотти энд байна. Тэр та хоёрыг явуулахыг хүсэж байна. Эсбүгөөс би та хоёрыг эндээс холдуулах болно. Хэмээн аимшигтай дуу хоолойгоор хашгирчээ. 3. Цагдаа эгч. Нэгэн охин зүүдэндээ үргэлж босч явдаг болсон бөгөөд түүнийг гэрийнхэн нь сүүлийн үед хэвэн биш болоод байгааг баг багаар анзаарах болжээ. Охин зүүдэндээ босч явахдаа хэн нэгний гараас хөдлөж байгаа юм шиг явдаг байсан бөгөөд сүүл рүүгэн аман дотроо "Цагдаагч, та намайг хаашаа дагуулад явж байгаа юм бэ?" гэж хэлдэг болсон гэн. Нэг өдөр аав нь аргаа баргатан охин нь зочиж сэрээтэл охин нь аавда хандан "Тэр таныг ална гэж байна" хэмээн хэлжээ. 2. Хачин жигтэй эхрүүд болон чихмэл тоглоом. 16 настай ихэр хүүгүүд төрсөн өдрийнхөө баяраар нэг ширхэг жигмэл тоглоом бэлгэнд авчээ. Тэд энэхүү бэлгэндэн сэтгэл хангалуун байсан хэдий ч уг жигмэл тоглоом гинэд ам орж эхрүүдийг айдас давтуулаад зогсохгүй. Тэдний эцэг эхийг нь зочролд оруулна гэж хэн санах вүлээ. Эхрүүд чанга дугаар хашгиралдан "Намайг авраач, тэр над руу ирж байна. Үгүй би харж чадахгүй" хэмээн айлж сандарсан хоолоогоор аврал ирж байв. Аав нь хаалгыг онгойлгон өрөөнд ордвол эхрүүд ухаан алдан унсан байсан бол чихмэл тоглоом сөрөггүй алгуулсан байв. 1. Гал тогоон дох үлмэдэгдэх биетүүд. Өдшийн зог гэр бүлэрийн барьсны дараагаар хамгийн бага хүн гал тогооны гэрлийг ундрах үед өөрийн ирэхгүй хоошоо эргэж хардаг байв. Гэтэл түүний нүдэнд ямар ч царайгүй
хар нөмрөг зүүсэн хүмүүс гараараа даллан зогсож байдаг байж. Энэ тухай гэрийн хэндэ хэлэхэд нь хинж идэхгүй бөгөөд хөөгөө худал ярьж байна гэж боддог байв.